Hi vlog. За нэг 7 хоногийн өмнө сүүл бичлэг оруулсан. Одоо тэрнээс тэгээ 7 хоног өнгөрсөн байна. Би хэрвээ эвгүй ярвал би нөгөө нэг ах дараагаа авахгүй болцоо хоёр дээд ирүүнийхээ тэгээд дөнгөж 2 цагийн өмнө авахгүйсэн болохоор одоо ч жоохон цус гараад тэгээд жоохон бас мэдээ алдуулагчтай хэвээр байгаад байгаа хгүй юу. Тэгээд тэгтээ яг би юу яасан эснээ харуулъя гэж бодлоо. Дээрээс нь бас миний тэмүүгээс захиалсан юм ирсэн байна. Энийг болохоор өөртөө шинэ жилийн бэлэг болгож авч өгч байгаа юм аа. За угаасаа мэдээж авдгаараа усаа авдаг байгаа. За тэгээд энийг болохоор өглөө авчихсан гэсэн юм аа. За энийг бол угаасаа тэгээд та мэдчихэж байгаа ч дээрээс хойш бэлтгэлтэй явах одоо хасанаас хойш ингээд ууж авсараад одоо ийм ингээ байгаа л байгаа. За тэгээд сая ингээ хаалтын дотор стикернүүд хямдарсан байсан. Тэгээд 2 дүүдээ зориулж стикер авсан байдаг байгаа. Энийг болохоор том дүүд авсан. Эмэгтэй дүүдээ. Тэнгууд л ард нь болохоор зурнууд нь ийм их зурнуудтай. Тэнгууд л болохоор эрэгтэй дүүд болохоор иймийг авсан. Maybe энийг нь манай том дүү бас авч магадгүй. I don't know. Би энийг Монгол руу юм юу яд юм уу гэж бодоод харин эсвэл яах вэ бас бодож байна. Уулын шинэ жилийн бэлэг гэдэг ингээд хөрхөн юм явуулчмаар байна. За энэ зүгэнд бол нэг юм их за энд нэг ус байгаа бас өглөө авсан. Тэгээ манай ажиллаас нэрээ нөгөө адвент календар зохион байгуулад минийх тэгээ 9 номероос ахгүй юу. Тэгээд нээсэн чинь үгүй. Энэ хажуулчих. Апартмент. Ингээд энэ Лена гэдэг бэкерай эдний ингээд юу хатсан 10 еврогоор ингээд худалдаа авалт хийх ирсэн. Тэгээд энийгээ тэгж байгаа л нэг ашиглаа одоохонд ашиглаж машиглахгүй. Уутад нь хийгээд ингээд уулнаад дараа авахд чи амар уддаг ингээд амар хэцүү мэт байдаг байхгүй юу. Тэгээд би ч угаасаа нөгөө ер нь жоохон жижигхэн ястай хүн. Тэгээд миний хөднөөч гэсэн юу айгу богинохон юм шиг байна. Юу яасан? 2 шууд авахд нэг 20 минут л болсон. Манай эмч хүртэл ямар хурдан болчихоо. Тэгээд би угаасаа өөрөө тэгээд ингээд ямар процесс юу болдог яадаг гэдгийг мэдчихэж байгаа болохоор яна энийг өдөр хасаа бэлтгэхийн дарыг яаж байгаа гэх юм байна. Мэдчихэж байгаа болохоор нөгөө нэг өглөө байлаа тэглийн инглиш гэж өөрсдөө хэлэхгүй болохоор тэгээд айгу хурдан өрнөө дууссан л та. За тэгээд манай ажлаас Николаус одоо нөгөө Санта Клаусын өдрөөр гээд ийм жижигхэн шоколад. Тэгээд ийм лаа өгсөн. Тэгээд би ингэж бодсон энэ лагаа ингээд асаад дуусчвал энэ дотор ингээд ийм телегт хийгээд ингээд юу ааж ашиглаж болох юм байна гэж би бодсон. Бүрхэн байна уу? Манай шинэ лого манайх жуулнал өөр логотойсэн шүү дээ. Хүмүүс намайг яг ажиллаас хэлсэн мэл гэдэг л дээ. Яг мэддэг хүмүүс нь болохоор мэдж байгаа. Манайх шинэ салбартай болоод тэгээд манайх ч угаасаа нэг одоогийнхоо байршлаар нэртэйсэн болохоор шинэ салбарт болон шинэ салбар чинь яг тэр адилхан нэрийг ингээ авах боломжгүй шүү дээ. Байршил нь өөр газар учраас тэгээд манайх нэрээ солисон. Манай захирлын бодож авсан нэр тэр ямар ясан тийм юм. I don't know. За тэгээд сая өсөөд нэг талхасан юм аа. Гэтэ идэж чадахгүй юм шиг байна. Өнөөдөр болохоор ер нь л хөнгөн шүл устай мэдээ гэж бодоод банш авсан. Тэгээд одоо амар их цус хатаад байгаагаа яг мэдээд байгаа хгүй. Тэгээд 7 хоногийн өмнө миний юм ирчээд дууссан болохоор цуснаа гэж бодоод тэгээд хөндөр би нэг өндөр маргаашин дотор идээд дуусгана. Тэгээд 2-3 хоногоос идэх гэж бодоод энэ ерөөсөө хэзээ ч миний идэж үзэж байгаагүй төрөл. Тэгээд энийг авсан. Тэгээд талх авсан байна. Тэгээд яам авсан байна. За би жаа махаараа тий. Мах гарахаа болчихлоо. Надаа угаасаа дахианы юу шүл шиг амтлагч байгаа тэрийгээ игээд тэгээд ингээ баншаа игээд өөр юм ихгүйгээр угаасаа одоогийнхоо байдлаар хөр ингээд харахад нэг сүртэй юм мэдээж чадахгүй юм шиг байна. Одоо л цусгараа тэгээд ингээд амар эвгүй ингээд юу яагаад хин нөгөө ингээд нүх байгаа нь мэддэг миний аман дотор ингээд нүхэн цааш юм би юу юм бэ? За мэдхгүй.
So. За энэ пандач яг бэлтгэлдээ зориулж авсан энэ ногоон өнгөтэй миний уулталтай өнгө штэ. Тэгээд манай хамтлагийн бэлтгэл дээр энэ пандад уулах авсан. За энийг бол энэ болохоор нөгөө нэг бүжгийн гутлын одоо юу өргөж байгаа. Доотлын ингэж үрдэг. Илгэн доотлолтой байдаг байхгүй. Тэгээд тэрийг нь үрдэг юм. Юу гэх чиглэл хэвчтэй юм би одоо. Тэгээ шинэ зорсон тэгээд юм тосолсон мод үнэртэж эндээс шүү. За тэгээд бэлтгэлдээ та бүхний санджив санахгүй эсвэл миний сториноос үзсэн бол ингээд би тэд бэлтгэлдээ улаан өнгийн топ өмсдөг байгаа. Тэгээ надад улаан өнгийн топ байхгүй учраас би нэг ийм юм авсан. Тэгээд нэгээрээ улаан өнгөтэй топ байхгүйсэн. Тэгээ бас нэгээр байхаар арай үнэтэй цэцсэн болохоор ингээд нэг юм дөрвөн ширхтэг авсан. Энэ дөрв бол яваасаа дугаалгаар. За тэгээд би бүжгийн юпг авсан. Одоо ийм сагсгар бүжгийн юпг харамсалтайгаар байдаггүй. Энд ямар мяа харагддаг юм бэ чиг. Ахсуу. Хэ? Ингэж юм уу? Сэмжлэн ийм юм шиг үгүй бололтой. За ийм юм байна. Энэ бол гэхдээ надад томдноо ямар тэнэг юм бэ? Л гинүү? Би бол нэмийг л загсан шүү дээ. За энэ хоёр талаас нь жоохон юу агаал оёч л та тэгэл. Доороо юм шорттой. No problem. Энийг бол янзлчихж болно. За энэ бол бас нэг чухал юм явж байна. Энэ бол бүжгийн гутлын ер нь өсгий гутлын өсгийвч. Тэгээ манай бүжгийнхан бол ер нь бас энийг хийдэг. Тэгээд тэгжиж гутлын өсгий ингээд муухай болохгүй болохгүй бол цараа. Одоо биений өнгөтэй бүжгийн гутал байдаг учраас биений өнгөтэй өсгий гутал захиалсан байгаа. Энэ хэдэн сантиметр өсгийтэй вэ? 7 илүү 7.5 байсан баха. Тэгээ одоо энэ дээр бол өндөр нь бичээтэй биш байна. Ер нь бол 7.5 гэдэг чинь бол нэг тийм өндөртэй бол орохгүй шүү. Доох. Ер нь өндөртэй орох юм шүү. Бараг яг таарад байгаа юм шүү. Бачгүй шүү. Одоо тэгээ энэ өсгийвч ингэж хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ өсгийвч чи өөрөө бас хөөрхөн нэг 20 мм см нэмд юм аа. Тэр чи ерөнхийдөө бол өсгийвчтэйгөө нийлээд гутал маань юу гэсэн үг? Бараг л 8 см. Тэгэж энийг жоохон нэгээс суллахгүй бол шийд чинь гоё харагдахгүй. Урдуур жоохон өргөн юм аа энэ сэхэрийг. Тэрнээс шуулнаас таарах бүр яг л таарж байна да. Өнөөдөр бичлэгийн гол зорилго бол ер нь л энэ гутал тэгээд юпг юмнуудыг харуулах байлаа л да. Тэгээд намайг 37 өмсдөг гэж бити бодорой. Бүжгийн гутлыг ер нь нэг ярьсан жижиг авдаг байхгүй юу? Тэгжиж яг ингээд пэжом жижмэж юу ач мах чинь ингээд юм бол таарч тохирдог. Энийг хийх тустай амар хэцүү мань амар чаргуу орж байна. Нэг орчин багч тэгэл гарахгүй л дээ. Энэ арч пэжом жихээр ингэж гутал урагшаага илүү гараад байдаг учраас ер нь бол нэг бол багдуулж авах, нэг бол яг тааруулж авах хэрэгтэй, том хийж авчихгүй. За болно. Йоо ямар бариу юм бэ? Тэгээ ингэдэг байгаа шинэ гутлаа. Энийг зөөлрүүлээд. Тэгээ бүжиглэхэд амар болгох үүднээс.
Каскил ч гэсэндээ ингээд нөгөө хугалдсан шүү дээ. Тэгээ ингээд нөгөө пижама сайн чигдэх юу алтдаг шиг. Тин шиг манай бүжгийн шим готлыг бас ингээд. За явж хоол ийлээ өсөж өглөө. Дээрс нь нэг маргааш хавдах юм шиг санагдаад байна.